байна уу? Ороймондоо. Хортой жүжиг үзээд ирлээ. Харин Нэг тийм. юу бодож чинь. Энэ ер нь бол залуучууд үзэх ёстой. Бас энийг ухаарах ёстой. Тэгээ энэ жүжигийг би 20 жилийн өмнө үзчихсэн. Тэгээ дахиад үзлээ. Тэгэхээр маш өөр жанраар манай залуучууд маань, залуу найруулагч маань бас их гоё тавьсан байна. Тэгээд сэтгэл маш хөдлөлөө тийм бас ойрд ингэж гоё жүжиг үзээг юм байна. Тийм. Гэхдээ бас энэ 20 жилийн хугацаанд бас их юм болоод өнгөрч тэгээ бас бодох юм ихтэй тийм жүжиг байлаа. Хамгийн их бодогдуулсан за яг энэ Монголын нэгэнд байдаг шүү гэсэн үг үйлдэл байв уу? Ер нь одоо байгаа байр байдлын тодорхой хэсэг харагдаж байна. Тэгээ иймэрхүү юм байгаа. Амьдрал хэцүү, янз бүр байгаа. Гэхдээ бас энийг харж ухаарч байгаа залуучууд байгаа бах. Энэтэй илэрхгүй байх ёстой гэдгийг л гол нь ухаарсан байх гэж бодож байна. Театрын уран бүтээл ер нь бол энгийн амьдралыг тэр чигсэн өөрсөнд нь харлах зорилготой байдаг. Түүнээс бас ухаалах хэрэгтэй байдаг. Та өнөөдөр юу харсан бэ? Бисээ хэллээ. 20 жилийн хугацаанд болсон үйл явдал Монголын нийгэм болоод өнгөрч байгаа үйл явдлууд ер нь бол харагдаж байна. Ирж үзээрэй гэж уриалсан. Тэг, залуучууд ер нь бол энийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ч үзсэн болохоор юм ба шүү дээ. Тэгэхээр энэ жүжигийг бүгдээрээ ирж үзэж бас нэгийг бодох хэрэгтэй. Ягаад гэвэл бид нийгмээ зөв, эрүүл, залуучуудаа эрүүл саруул авчих хэрэгтэй. Тэгэхээр энэ жүжигийг ер нь үзэхэд хэрэгтэй. Залуучуудыг, аав ээжүүдийг ер нь бүгдээрээ бүх насныхан ирж үзэхээр сайхан жүжиг